Засгийн газраас төрийн албан хаагчдыг 7 хоногт 1 өдөр цахимаар ажилуулах шийдвэрийг гаргасан. За ерөнхий сайдын баталсан энэхүү шийдвэр хөрсөн дээрээ хэрхэн бууж хэрэгжиж гиснийг энтэй хэлбэрийн хүндэн сурвалжлагад за иргэд өнөхөөсөө ч илүү хүндрэлтэй байгааг ярьж байлаа. Тэгвэл засгийн газрын хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд дарга Бат Цэцэг энэ асуудал тайлбар хийж за тулгамдж байгаа асуудлыг ойрын хугацаанд бүрэн шийдвэрлэнэ гэж мэдгдлээ. За мөн тэрээр цахимаар ажиллах нэрийдлэр ажлаа залгардуулж байгаа төрийн албан хаагчтай холбоотой зөрчил гарах юм бол 11 төвд хандахыг иргэдэд санууллаа. Доголдож байгаа байгууллагууд бас байна. Бид нэр 7 хоног болгон одоо чиглэл өгөөд эн чинь хамгийн гол нь төрийн албаагт зайнаас ажиллахын сацуу үйлчлэгээ авж байгаа иргэдэд чирэгдэлгүй байх хэрэгтэй байхгүй юу? Иргэдэд төрийн албаагт зайнаас ажиллаж байна уу, ажиллахгүй байна уу хамаагүй төрийн үйлчлэгээ жигдэл явж явах хэрэгтэй. Тэгэхээр одоо иргэдэд тийм мэдээлэл өгөөд төр үзүүлэх ёстой үйлчлэгээ үзүүлэхгүй байгаа. Эсвэл зайнаас ажиллаж байгаа нэрийдлэр одоо ажиллаа хийхгүй байгаа байх юм бол мэдээлэл авах юм бол 11 төвөөр засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газар дээр гомдлоо гаргаад, гомдол мэдээлэлээ гаргаад тэрэн дээр нь хяналт хэрэгжүүлэх газрынхан шуурхай очиж ажиллаад тодорхой асуудлуудыг шийдвэрлээд явж байгаа.